За сайн байна нараа эмчээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За манай подкастын маань 3 дахь дугаар өнөөдөр ингээд эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд юуны өмнө эрүүл мэнд одоо хэр чухал вэ гэсэн асуултаар энэ подкастаа эхлэе гэж бодож байна. За одоо тэгээд эрүүл мэндийн талаар ярил маш их зүйл байдаг. Тэгээд хүн эрүүл байж хийж бүтээж те аж аргалтай амар төвшин амьдрах, үр хөвгтөө өсгөх, өтгөс дээдсээ асрах энэ олон зүйлийг эрүүл байж хийж чаддаг учраас эрүүл мэнд бол бүр хүний номер 1 одоо те бүр анхааралтай авах юм уу зүйл гэж би боддог. Тэгээ гэвч одоо сүүлийн үед тэ илүү их одоо юу гэдгийг орлого руугаа, мөнгө рүүгээ, ажил руугаа ингэж санаа тавьж эрүүл мэндэ алдах юм төрөл бүрийн тохиолдлууд, харамсалтай зүйлүүд бас байгаа учраас эрүүл мэнд бол их чухал зүйлээ одоо энэ дээр. Залуучууд ер нь илүү нөгөө актив болсонтой холбоотой байх тий, илүү нөгөө хийж байгаа зүйлдээ анхаарал хандуулах ч юм уу, илүү нөгөө карьер руугаа анхаарал хандуулдаг болсон болохоор эрүүл мэндэ хоёрт тавьдаг ч юм уу. Гэтэл яг энэ нөгөө эрүүл мэнд нэгт байж ич бид нар яг тэр карьер ч юм уу тий, ямар нэгэн туртай зүйлээ хийх яг тэр боломжийг үүсгэх байх гэж би бас боддог. Тэгээд эрүүл мэнд одоо нийтлэг одоо хүмүүс чинь юм гаргадаг алдаанууд байдаг шүү дээ. Эрүүл мэнд дээр эхлээд нөгөө би ингээ витамин лугаа яваад байвал тархлагаа дэмжээл яваад байна гэж ойлгодог ч юм уу. За ингээд миний би өвдөхгүй л байгаа юм чинь би эрүүл л байгаа мэн гэд ойлгоод байдаг шүү дээ. Энэ дээр тэр нөгөө одоо сүүлийн үед бас нэг тийм урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг зүйл бас аюух гардаг болсон байна. Яагаад одоо тэр яг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой юм гэдэг ойлголтыг танаас авах гэсэн. За ер нь өвчлөл бол эрүүл байдал гэдэг маань ер нь бол тэ бие махбод болон сэтгэл санааны хувьд ер нь эрүүл тэ ямар нэг өрөвсөл өвчлөлгүй байхыг ер нь эрүүл байдал гэж хэлдэг. Тэгээд хүн яагаад одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчих ёстой юм бэ гэхлээр өвдөж байгаагаа мэдгүй, өөрөөр хэлбэл өвчлөл өвдөх үед өрөвсөлт өвчин болох үед өвдөж мэдэгддэг эрхтнүүд байна, өвддөггүй ийм эрхтнүүд байдаг учраас хүн одоо эрүүл байгаа гэдэг ийм тэ бодолтойгоор бас өвчнийг дамжруулах, дамжирсныхан дараа олж харах, мэдэх ийм явдлууд байдаг учраас урьдчилан сэргийлэлт гэдэг маань үндсэндээ бол би одоо хэр зэрэг өвчтөй байна уу, юун дээр анхаарах уу, яах уу, алийг нь засах уу, алин дээр нь би эмчилгээ явах уу гэдэг харах хамгийн анхны одоо ийм тэ түлхүүр гэдэг юм уу, ийм чухал зүйлээ. Тэгээд ер нь өндөр өвчлөлттэй улсуудад урьдчилан сэргийлэлтээр маш олон өвчнийг илрүүлж тэрнээсээ бага байгаа тэ одоо юу гэдгийг өрөвсөл, хавдрын зүйлс бага байгаа хэмжээнд нь эмчилж чадна гэдэг маань манай эрүүл мэндийн салбарт айгүй тэ ололт амжилт авахгүй юу. Өвтгөөс нь тэ өвчний ихэнх шатанд нь эмчилнэ гэдэг маань аюул чухал гэдэг. Энийг бол урьдчилан сэргийлэлтээр бид нар илрүүлж чаддаг. Тэгэхээр яг хоо өвчин бол одоо залуу одоо яг тэ дээр үе гэдэг нь одоо социализмын үед бол харьцангуй нөгөө эрүүл мэдэж байдаг. Агаар ч гэсэн эрүүл байсан. Эрүүл зүйлс иддэг, тэнд чихэр байнга иддгүү, жимсч бараг байнга байдггүй те. Тэгэл байгаа юм нь ерөөсөө юм химийн орц найрлага маш багтаа байсан учраас хүмүүс харьцангуйгаар бас эрүүл байсан. Тэр үед байх, одоо үед байх хоёр тис ондоо ялгаатай байгаа учраас одоо бидний амьдрах юм орчин, ажиллах нөхцөл, байнгын стресстэй, байнгын одоо яах вэ гэдэг энэ асуудал, яаж мөнгө олох вэ гэдэг энэ асуудал маань буцаад эргээгээд бие махбодыг мэдээж тэ сэтгэл тавгүй бол бие өвдөх нөхцөл өөрөө бүрдчихэд учраас өөрөө өвчин үүсгэгч болоод идэг. Энэндээ одоо нэг холбоотойгоор бас нэг амьдралын маяг, өдөр тутмын хооллолт ч юм уу те, энэ бүх зүйл оролцоод явдаг байх. Тэгэд
Би бол таныг болохоор ер нь амьдралынхаа хэв маягийг аягүй зөв авч явдаг эмэгтэй гэж ойлгодог байхгүй юу? Ер нь яг тэгж хардаг. Тэгээд яг тэрэнд нь ч гэсэндээ аягүй гоё юм урам авдаг. Яг тэр зүйлээс нь маш их урам авдаг. Тэгээд бас тэрийг ингээд дуурайх юмсан гэсэн нэг юм бодлоод аягүй их байдаг. Яа тэгэхээр нөгөө би өөрөө залуу хүн тэгснээ ингээд одоо юу гэдгийг идэх хоол маань гадуур ингээ хооллохоор би амар юм тостой хоол ч юм уу эсвэл ямар хэр зэрэг тосмос орж байгааг нь мэдхгүй тэгээд гэрээ хоолыг аягүй их юм итгэе болцсон яг ийм үед аж төрж байгаа учраас яг ингээ таны үеэс ингээ амар их маш их суралцах зүйлүүд аягүй их байдаг. Тэгэхээр энэ хоолтон дээр та залуучуудаа бас юу гэж зөвлөгөө өгөх вэ? За баярлалаа, юуны өмнө баярлалаа. Тэгээд энэ ер нь өөрийгөө эрүүл авч явна гэдэг маань бүр маш том ойлголт та. Их олон зүйлээс хамаардаг. Маш олон зүйлээс хамаарна. Тэгээд за тэр дотроо хоолтын талаас асууж जैन тийм ээ, хооллолтын талаар. Тэгэхээр хүний одоо хоолтыг ярихын тулд бас их олон зүйлийг мэдчих ёстой. Тухайн хүн өөрөө яг бие махбодын үед яг ямар төрлийн хүн байна уу те. Одоо жишээлбэл хий бадган Монгол эмнэлгээр бол хий бадган шар дамгаа байна уу? Эсвэл одоо тухайн хүнд те үл зогцох, үл нийцэх юм хоол хүнсээ бас тодорхой амьдралынхаа юм явцад бас хүмүүс мэдсэн байдаг шүү дээ. Би жишээлбэл жимс ногоо идэхээр ерөөсө таардгүй маа гэж дүрээд идгийн ч гэдэм үү. Би ерөөсө хуурсан айрсан мэдгэлээр ингээл янз бүр юм өвтгөхөд идгийн ч гэдэм үү те. Нэгдүгээрт, хоёрдугаарт энийг мэдэхгүй байгаа тохиолдолд яг хоо эрүүл нөгөө тэ өөрийгөө би эрүүл байна уу гэдгийг мэдхийн тулд бас нэг үл зогцох хоол хүнсний юм тохирлоо бас үзүүлэх зүгээр идэгий. Нэгдүгээрт, хоёрдугаарт ерөнхийдөө амьдралынхаа ингээд явцад би өөрийгөө ингээд мэдэрсэн байна гэвэл яг л тэр нөгөө нийцдэг хоолоо нэгдүгээрт идэх хэрэгтэй. За нийцдэг хоолоо болвол яг л нөгөө нэгдүгээр цаг хугацаанд идчих хэрэгтэй. Цаг хугацаа гэдэг чинь юу гэсэн үг гэхээр одоо өглөө босоод залуучууд голдуу нүглэн гараа явчихдаг. За ашиг ингээд нэмэрс өдөр идэж гэдэг юм те. Өглөө ягаад өлсгөл явж болохгүй гэхээр нөгөө цөсчин шүнжин ажиллагаагүй байжгаад өглөө яг нөгөө шүүрл ялгарч явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол өтгөрсөөр байгаа цэсний чулуун бол үүсдэг чинь энтэй их холбоотой. Тэгээд залуучуудын дунд аюул цэсний чулуун үүсээд байгаа явдал маань өөрөө өглөөний хооллоо зүү зөкстой яг идэж чадахгүй. Яг одоо наацхан цэс юун дээр их ялгарх хөөхөр юм тослог юм идэж авах хэрэгтэй. Маасал ч юм уу. Одоо манай монголчууд бол хайлмаг хийдэг гэсэн тий. Үгүй ядаж одоо хуураад тий одоо жишээлбэл тосонд өндөг одоо шараад иддэг ч юм уу. Эсвэл одоо нөгөө нэг жах юм тослог дээр нь уурглаг ийм хоол хүнсний юм өглөө заавал идэх хэрэгтэй. За тэгээд өдрийн хоолн дээр маш их анхаарна. Гэхдээ өдрийн хоолнд анхаарна гэхэд би өдөр хоол идсэн шүү дээ гэдэг биш. Өдрийн хоол ч болвол одоо тос багтаал баймаар байна бас. Одоо бол айгүй хуурсан хайрсан хоол айгүй баг идчихэмээр байна. Тэгээ хоолоо идчихэмээр байна. Зарим хүмүүс хонсон хоол идээд байдаг. Тэрэн дээрээ бас анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж тэгээд оройны хоол бол хөнгөн хоол, ялангуяа жоохон шөлтөө хоол байвал их зүгээр. За охтууд бол би хоолн дээр би хоол би иддэггүй маа гэд ингээ яриад байдаг. Би заавал хоол идчихэ гэж хэлэх гээд байна л да. Ягаад тэгэхээр нэм зөөлөн хоолны одоо хоолыг орлох зүйлээр хоол хийгээд идэх байхгүй. Ганц нэг боохон идчихдэг ч юм уу, ганц нэг шоколад идчихдэг ч юм уу, эсвэл нэг ганц шейк уучдаг ч юм уу тий. Тэгээд тэрийгээ би юм итцэн гэдэг оловч яг нарийн дээр үл энэ маань өөрөө шим болдгоо, тижэл болдгоо. Ингээд октод ялангуяа шим тижлийн дутагдлалд орцсон. Ингээд явж идэг. Шингийн юм аяны хажуугаар шингийн юм аягаас авч явах хэрэгтэй. Та одоо жишээлбэл хэдэн килограмм жин байна гэдгээс хамаарат жишээлбэл 50 кг бол килограмм жин тутмаа 30 мл ус уух буюу литр 500 мл 1 литр 500 мл ус ууж явах ёстой юм байна. Тэгэхээр ингээд би ус ууж амжихгүй байсараа би өдөрт нэг 2хан аяг цай уусан гэж яах жишээ нь одоо 400 мл шингээ орсон байх нь шүү дээ. Ингээд нөгөө усны дутагдлалд ороод хуурайших, хатах, нөгөө эсүүд өөрөө хорчих, ингээд өрөвсөлт өвчин, хордлого тайлагдахгүй байх гэх мэт ингээд маш олон зүйл ингээд хоол хүнстэй зүү зогстой энэ хоол хүнстэй холбоотой байдаг. Тэгээд яг хуу цухас дуртахад нэг нэг одоо энгийн зүйлүүдийг бас ингээд тайлбарч хэллээ. Нарийн яриул маш олон зүйл байна. Усан дээр их олон зүйл ярьж болж байна. Тэгэл өглөөний хоол, өдрийн хоол, оройны хоолн дундуур бас юу идчихвэл зүгээр юм ч гэдэм үү те. Ингээл ер нь ингээд хүн чинь өөрөө би тэгээ заавал хоолж явах хэрэгтэй мүү гэвэл хүн өөрөө ингээд
уургаас тогтдог. Уургийн бүтээгдэхүүн. Шимт хичээлээр одоо тэ шимтэй зүйлээс, шимтэй хоол унднаас хүн өөрийнхөө одоо бие махбодыг бүтээж идэг байхгүй юу? А яг үнэхээр одоо шимтэй хоол идэж чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байхад ерөөсө буруу юм байхгүй. Энийг бол үгүйсэхгүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо нэгэнт би хүн болцсон, нэгэнт би тэ урт удаан амьдарч сайхан ажиллаж амьдралаа зохиож үр хүүхдээ бий болгож үр хүүхдээ удамаа одоо үлдээн гэж бодож лээвэл номер 1 амар орж байгаа зүйл чинь таны хинбэ гэдгийг чинь одоо илэрхийлдэг байна шүү дээ. Та юу идэж уусан байна? Юу мэдэрч сэтгэл санаа чинь уужуу тайван байна гэдгээс хамаарат таны залуу байх уу, наснаасаа эрт өтөлөх үү? Эсвэл та өвчтөй байх уу? Тэр өвчин чинь архаг хэлбэрт байх уу гэдэг чинь үндсэндээ шийдэгдэх гэдэг. Тэгэхээр эрүүл байх бол ерөөсөө амар орж байгаа хоолтой шууд холбоотой. Эрүүл мэндийг дагаад нөгөө амьдралын хэм маяг, эрүүл амьдралын хэм маяг гэж ярих зүг бах. Яг эрүүл амьдралын хэм маягийг та юу н яг нэг 5 зүйлээр тодорхойлвол юу юу? За эрүүл амьдралын хэм маяг бас л маш өргөн юм сэдв. Их олон зүйл ярьж болно. Энэ дээр болохоор номер 1 би сэтгэлийн амар амгалан гэж би хэлэх гээд байна. Яагаад сэтгэлийн амар амгалан гэхээр одоо олон жижиг юм стрессүүд нэг юм судалгаа байдаг байхгүй. Олон жижиг стрессүүд нэг том стрессээс буюу одоо нэг том стресс гэдэг маань гинтийн одоо энэ осол аваар гинтийн юм тэ золгүй явдал мавдлууд нь шүү дээ. Эннээс илүү хүний одоо юу гэдэг эрүүл мэндийг гинтэд юм байна гэсэн юм судалгаа байдаг байхгүй. Одоо жижиг олон стрессүүд гэдэг маань юу гэсэн үг вэ? Амьдралын нөгөө за яна ажил маань бүтдэг болоо, за хүүхд маань тэгж яана уу, за ингээд би нэг өвчлөө одоо яадаг вүлээ, одоо тэгдэг вүлээ, өө энэ яасыг бөглөөтэй юм бэ, яасыг энэ утааг одоо яана ч гэдэг юм уу те ингээл энэ бодлууд буцаагаад эргээгээд бидний одоо тахлаа тогтолцоолоо шууд тогтолж идэг юм дайснууд гэж үзэж болох байхгүй. Тэгэхээр нэгдүгээр сэтгэл маш амар амгалан байх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт хооллолт дээр маш их анхаарах хэрэгтэй. Одоо 3-р хөдөлгөөн байх. Зүв зохистой хөдөлгөөн яг өөртөө тохирсон хөдөлгөөн. Тэрнээс хүн болон фитнес заалд очиод 2 цаг гантел өргөдөг гэсэн үг биш шүү. Зүв зохистой хөдөлгөөн гэдэг маань өнөөдөр та зөвөр өглөө босоод 15 минут хөрхөн хөдөлгөөн ихийг л ер нь хэлж байгаа. Тэгэхээр энэ хоол хөдөлгөөн хоёр дээр би бас нэг юм нэмж хэлье гэж бодоод байна л да. Одоо энэ сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас им бичиж өхийн өмнө хоолны зөвлөгөө өгөх, хөдөлгөөний зөвлөгөө өгч явах хэрэгтэй гэсэн ийм зүйлийг эмч нарт санал болгоод байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар тэ им бичүүлж авахаасаа илүү та ямар хоол идэж байна? Та өнөөдөр хөдөлгөөн хийж гинөө гэдэг энэ зүйлийг эмч нар ярих хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр юм аягүй нарийн болоод байна гэсэн үг те. Амьдралын зөв хэм маяглал оруулж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд энэ хооллолт, зөв хооллолт дээр нь хөдөлгөөн тийм үү? Тэгээд дээр нь юу байх хэрэгтэй гэж би бодож байна. Өөртөө таашаагдах, өөрийгөө одоо юу гэдгийг эрг юм зүйлээр дүргэж, эрг юм энергийг бий болгох, өөртөө итгэх, өөрийгөө одоо мотивацлах гэдэг юм уу да. Тийм үйлдэл хийх, тийм шин зүйлийг сурах, хийх, одоо бүтээлч байх гэдэг юм уу? Эсвэл юу гэдгийг тийм зүйл сонсож өөрийгөө байнга ингэж эрчимжүүлж энергжүүлэх энэ аюул чухал. Энэ дөрөвдүгürt энэ өөрийгөө амьдралыг аюул идэвхтэй болгох, байнга одоо өөртөө таашаагдах. За 5 дахь зүйл нь болохоор ийм зөв ийм харьцаан дунд байх. Өөрөөр хэлбэл сайхан найз нөхөрлөл байна, хамт олон байна, тийм үү? Эсвэл сайхан клубүүд байна. Байж болно тий. Гой клубт явах ч юм уу. Ингээд зөв харьцааг бий болгох. Тэр харьцаанаас айгүй эрг юм зүйлийг мэдрэх. Би чинь нийгмийн амьтан юм биш үү? Би чинь нийгэмших ёстой юм биш үү гэдэг энэ зөв тэр нийгэмшиж хүн ингэж эрүүл байдлаа хангадаг юмаа гэдэг зүйл дээр тэ өөртөө айгүйх юм анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо ковидос хойш хүмүүс аюух тийм онлайн ддаг болсон шүү дээ. Тэгэл зарим хүн бүр юм онлайн ажилтаа болцсон байна. Тэгэл ингээл ямар ч найз нөхөрлөл юу ч яахгүй одоо тэр хүн хичнээн ажил хийгээд мөнгө олоод байгаа ч гэсэн тэр хүн эрүүл мэндэ маш их юм алдах
ийм нөхцөл бүрдээд байна уу гэж би хардаг байхгүй юу. Хүн өөрөө нийгмийн амьтан гоё ингэж баяр хөөр, олонний ийм энерги, эрчим дунд ингэж өөрөө ингэж хөглөгдөж өөрийнх нь ийм вибрац те ингэж зүв болчихдог байхгүй юу. Ер нь эрүүл ийм төвшөнд өөрөө байж чаддаг байхгүй. Тийм болохоор энэ гоё найз нөхөрлөл заавал хамт олон гэхгүй шүү дээ. Захан найз нөхөрлөл гоё өөртөө адилхан ийм сонирхолтой хүмүүсийн клубуд явах ч гэдэм үү те. Цагаа тэр нь зарцуулах. Өнөөдөр ажиллаа тараад тийм юмд явах. Тийм юм итгэвтэй юм амьдрал хүнийг аюу гоё эрүүлжүүлдэг. Дотроос нь ийм эрүүл байлгах нөхцөлийг нь өөрөө бүрдүүлж яадаг учраас энийг ерөөсөө хаягдуулж болохгүй. Ганцхан ийм тангаар эрүүл байна гэсэн юм ойлголт ер нь байхгүй шүү гэдгийг би бас хэлмээр байна. Нөгөө 10 жилийн хүүхдүүдийн сургалт явуулаад зөвхөн хичээл цаагаад байвал аяга уйдгартай тэгэл юм нийгэмшдэг ч юм уу те эсвэл амар тутагшаа болдог. Харин яг тэрийг нөгөө чимж өгдөг нь нөгөө нийгмийн ажлууд нэг урлагийн үзлэг ч юм уу те эсвэл нэг иймэрхүү байдлаар тэгээ тэр нь яадаг вэ гэх нэг анги хамт олныг ингээ гоё актив болгодог, найз нөхдийг нь хүрээллийг нь тэлж өгдөг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар явдаг шиг л яг тийш тий. Одоо дээр үед бол тэр нөгөө энэ тийм пенеринслэнд очих тий. Тэгэл үгүй ядаж бид нар нөгөө анги хамт олонтойгоо ингээл их цэвэрлэгээ хийх тий. Үгүй хичнээн олон юм байдаг байсан юм бэ. Сургуульд бол ерөөсөө ингээд хичээлээс гадуур спорт дугуулан, секцүүд байна. Тэгэл хоолны хичээл, цэрэгжил тэгэл одоо мэдгүй намайг тухайн үед 10 жил тахтал нэг юм олон хичээлээс гадуурх юм итгэвтэй зүйлс маш байсан учраас ингээд нэг уудаж амжихгүйгээр өнгөрдөг байсан юм уу гэж би харж байна. Тэгээд ер нь бол одоо ээж аав нарт бас хэлэхэд номер 1 хичнээн боловсрал хэрэгтэй ч гэсэн номер 1 боловсрал биш шүү. Номер 1 хүүхдийн эрүүл мэнд шүү. Эрүүл мэндийн алдтал нь одоо хичээлээр тий одоо юугээр янз бүрийн нэмэлт юм давтлах хичээл одоо юу гэдэг багш аваал ингээд идэг. Яг нарийн дээр бол хүүхд маш их ядардаг. Тэгээд сэргэж чадахгүй ингээд өвдөд идэг, дахин өвдөд идэг. Тэгээд хүүхд бол сурах ёстой юм аа л тэр насандаа хэмжээндээ л сурна. Тэрнээс илүү байлаа гэд угаасаа бид нэр хүүхд байхдаа 10 жил байхдаа хизээ 10 жилийн хичээлийг хизээ их одоо санддаг юм бэ тий. Ер нь сандагчгүй шүү дээ. Тэгэхээр бити тэгэж ягараа хүүхэд багасаа л эрүүл өсөж эрүүл бойжж эрүүл мэндийн одоо харин эрүүл мэндийн боловсролыг зөв эзэмшээд авчаад насан туршдаа л эрүүл байх юм нөхцөл байдаг учраас бага наснаас нь эрүүл байлгах юм тий одоо дадалт ээж аав нар харин сургуул илүү их одоо тэр хүүхэд эрүүл мэндээ хамгаалж тэртээ тэргүүл нь ямарваа нэг ажил хийн тэр бол угаасаа тодорхой. Тэгэхээр эрүүл дадал багасаа авсан дадал эрт унтах ч гэх юм уу тий эрт босох тэгэл байнгын усаа ууж явах одоо тийм ээж аав нар шүү дээ. Үнэхээр энэ дадалд сургадаг ээж аав нар утаснаас ангид байлах гадаа тоглуулдаг тий ингээд хөдөө гадаа явуулцдаг цусланд явуулцдаг тэр скаут руу ингээд оруулцдаг ч юм уу тий ингээд энэ амьдрал буцаад хүүхдэд нөгөө багаас нь ингээд мэдээлэл тохиорсон учраас дараа өөр хүүхдээ ч гэсэн энд сурах чаддаг болов гэж бодоод. Нөгөө хүүхэд нь тийм нэг боловсролын хүртэл гоё систем нэг шинжлэгдсэн ганц 2 сургууль Монголд байдаг болсон юм лээ. За нөгөө хүүхэд бол сургууль дээрээ л ингээд хичээл хийх ёстой. Гэртээ очиод хичээл хийх ёсгүй тэр хүүхэд амрах ёстой гэж байгаа байхгүй. Гэр бол тэр хүүхдийн хувьд амрах тэр газар нь тэгэхээр тэр хүүхэд амрах ёстой гэд сургууль дээр нь даалгаврыг нөгөө сургууль дээр нь хийлгээд гэрт нь хариулдаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай одоо нөгөө юм ёс гэж baаш бараг тийм нөгөө юу одоо юу хийх ёстой гэсэн тийм нэг юм хариуцлага үүрүүлчихэд байгаа байхгүй хүүхдэд тийм. Тэгэхэд хүүхэд болохоор яг ингэж гэртээ очиж хичээлээ нё даалгавар хийсэн юм уу гэж асуухаар баг тэр амар дарамтчиг санагдаад ч юм уу тий амар тэгдэг байх. Ноочсон баг хахад амар тэгдэг байсан. Тэгэл одоо нь яг юм боловсролын системүүд бас өөрчлөгдөд байгаа нь бас яг энэ зүйлийг олж харсан юм болов гэдэг үндсэн дээр бас ингэж гоё зөвлөгөөсөн бас баярлалаа. Тэгээд энэ удаагийн маань подкаст ерөнхийдөө бас эрүүл амьдралын хэм маяг, эрүүл амьдрал, эрүүл мэнд гэдэг нь яг юу вэ гэдэг талаас нь гоё ярилцах тэр гоё подкаст болж өнгөрлөө. Тэгээ ер нь бол бас энэ гоё
одоо 5 зөвлөгөөг бас хүмүүс гоё хэрэгжүүлдэггүй бол хэрэгжүүлээсэй гэж бас үнэхээр хүсэж байна. Ягаад гэхээр энэ зүйлийг ингээд байлгаснараа хүний амьдралд нэг юм сөрөг зүйл бол ерөөсөй гарч ирсэн нэг бол би бол санахгүй байна. Тийм. Маш гоё зөвлөгөөг өгсөн нараамжтай бас баярлалаа. За ингээд подкаста энэ хүрээ дуусгая. За баярлалаа. За баяртай.